За Монгол улс бол хөдөө аж ахуйн улс орон, мал аж ахуйн улс орон тиймээс өнгөрсөн он жилүүдэд одоо хэдэн зуунаараа хэдэн мянганаараа бид нар бол одоо энэ хөдөө аж ахуйн салбараа, мал аж ахуйн салбараа бол ингээл хөгжүүлсээр л ирсэн тийм нөгөө социализмын үед ч гэсэндээ мал маллахаа марксизмаар заалахгүй гэдэг шиг элдв янзын гой нэртэй хуйлгүйгээр бол бид нар энэ салбар оршин тогтносоор л ирсэн. Тэгээ хөдөө аж ахуйн тухай хууль гээд одоо ийм том салбарыг хамарсан ийм амбицтай нэртэй ийм хууль ороод ирсэн одоо анхны хэлцүүлэг нь хийгдэж байгаа. Тэгээ хамгийн гол нь энэ хуулийн төслийг ингээ бүхэлд нь харахаар ерөнхийдөө бас нэг юм лозунгийн шин чанартай л болчиход байгаа. Тэгээд хамгийн нэгдүгээрт нь гэх юм бол би бас үзэл баримтлалын дэмжих хэлцүүлэг дээр бас хэлжлээсэн. Энэ хөдөө аж ахуйн ажилтны төрлийн дэмжлэг гэдэг нэрийдлэр ингээ татаас өгнөөгээ хуульчилж байгаа. Тэгээд хамгийн гол нь ингэж хуульчлахдаа өмнө нь өнгөрсөн одоо 30 хэдэн жилийн хугацаанд олгосон ялангуяа сүүлийн 5-10 жилийн хугацаанд олгосон энэ Монгол Ардын намын эрх баригчдын том дарга нарын санаачилсан энэ гой нэртэй төсөл хөтөлбөрүүдийн үр дүн ямар байсан бэ? Тэн дээр бид нар бас юм бодит дүн шинжилгээ хийж байгаа мó? Яг үндсэн одоо тэр нөгөө кластераараа хөгжүүлэх одоо тэр зорилтуудаа энэ хөтөлбөрүүд чи очисон юм уу? Яг одоо малчтаа ч юм уу одоо тариаланчтаа яг тэр бодит зорилтод бүлгүүд дээр очиж байгаа юм уу? Эсвэл одоо яг юм улс төрийн лозунгийн шин чанартай, улс төрийн санал худалдаж авах шин чанартай ийм хөтөлбөрүүд болоод дуусчихвоо гэдэг асуудал дээр бас асуулт асууж лээсэн. Тэгээ яг үндэ энэ хуулийн төслийн танилцуулга юмыг нь харахаар өнгөрсөн хугацааны одоо энэ баахан олгосон татаас энэ хөтөлбөрүүд дээр бол дүн шинжилгээ хийсэн зүйл харагдахгүй байгаа. Тэгэхээр одоо энэ асуудлаа яг хууль санаачлагч юу гэж харж байгаа юм бэ гэж асуумаар байна. За хоёрдугаарт нь энэ хүний нөөцийн асуудлыг бол гишүүд зөндөө ярьлаа. Тэгээ энэ хуулийн төслийн 14 дугаар зүйл хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн хүний нөөц гэдэг энэ сургалт судалгаатай холбоотой асуудал ороод ирсэн байж гин. Гэхдээ бас л яг ийм нөгөө бодит амьдрал дээр хэрхэн яаж хэрэгжих нь ойлгомжгүй. За энэ одоо малчтын асуудлыг бол малчтны тухай хууль гэдэг одоо хэрэгжихгүй байгаа учраас бид нар одоо хурал дээр сонсгол хийхгээ сууж штэ. Тийш нь жигцэн. Тэгээ үүндээ бол манай хөдөө аж ахуйн салбарт, мал аж ахуйн салбарт бид нар инновац хий гэж зорж байгаа бол бүтээмжийг нэмэгдүүлэе гэж зорж байгаа бол одоо энэ сургалт судалгааныхаа асуудалд бас маш их анхаарал хандуулах хэрэгтэй байгаамаа. Гэтэл яг ийм бодит одоо яг ямар арга хэлбэрээр энэ хүний нөөцөө бэлтгэхийн ажил мэргэжлийн ажилтнуудаа бэлтгэхийн гэдэг дээр бас яг нэг тодорхой схем харагдахгүй байгаа даа. Тэгэхээр тэр схема яг юу гэж харж байгаа юм бэ гэдгийг бас асууя. За 3 дугаарт нь бол манай энэ мал аж ахуйн салбарын хамгийн тулгымцсан асуудал бол энэ малын халдварт өвчин байгаа. За одоо гэхэд л нөгөө баруун аймагуудад шүлхий гарчихсан. За бас ийм асуудал үүссэн л байж байгаа. Тэгэхээр яг энэ хуулийн төсөл дээр энэ малын халдварт өвчин, гоц халдварт өвчнөд одоо бас хэрхэн яаж тэмцэхийн төрийн хамгийн сайн хийж чадах зүйл бол одоо энэ багхгүй юу? Улсын хэмжээнд одоо бас тэр вакцины асуудлыг шийдэх тийм ээ. Энэ халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх нөхцөл байдлуудыг хангах зүйлийг бол төр зайлшгүй хийх ёстой байгаа шүү дээ. Гэтэл энэ асуудлаас энэ хуулийн төсөлд хэрхэн яаж орж ирж байгаа нь бас тодорхойгүй байна. Бид нар энэ халдварт өвчний асуудлаа шийдээд үндэсний хэмжээнд одоо энэ вакциныхаа асуудлыг шийдэх юм бол цаашлаад одоо экспортод гаргах тий одоо энэ тентхийн эрүүл ахуйн шаардлагуудыг хангасан манай энэ бэлчээрийн мал аж ахуйн бүтээгдэхүүн чинь бол хамгийн сайхан органик ийм бүтээгдэхүүн байгаа. Тэгэхээр одоо яг л одоо нөгөө малчтын орлогыг нэмэгдүүлэх, тариаланчдын орлогыг нэмэгдүүлэх зүйл чинь бол энэ байгаа байхгүй. Тэгэхээр энэ асуудал дээр бас энэ хуулийн төсөлд ямар зүйл тусгагдсан байгаа вэ? Ер нь цаашд энэ асуудлыг яаж харж байгаа вэ гэдэг асуулт байна. Тэгээд тодруулъя. За хасуурын гайваг гүш асуултаа асууя. Алга байна. Хөрөл баатарын баасан жаргал шүү. Алга байна. Одоо хариул ажлын хэсэг хариулъя. Бат эрдэнэ шүү. За халдварт өвчнөд холбоотой асуудлаас нь хэлжээ. Одоо баруун талд бол нөгөө саатмиг гэдэг бүр цоошны өвчин гарчаад байна шүү дээ. Тэгээ би нэг ус удаа хэлжсэн 5 хүн маань одоо бас дэмжихэл хэрэгтэй. Одоо дэмжээч гэж хүсэж байна. Энэ малын халдварт өвчнөд дайн зарлах бол болохгүй. Дайн зарлах болохгүй. Та энэ дээр бол санал нэг байх шиг байна. Бид ингэжээж гадаад экспортоо нэмэгдүүлнэ. Ингэжээж дотооддоо ядаж өөрсдөө ирүүл байна. Бид ирүүл байх гад ирүүл хүнстэй байна гэж байгаа. Энийн чинь их усүр нь малд байж байна, махандаа байж байна. Тийм болохоор ерөөсөө дайн зарлах бол болохгүй. Мал амтны эрүүл мэндийн тухай хууль гэдэг хуулиараа зохицуулагдж байгаа. Тийм болохоор яг энэ хуулийн дотор бол эрүүл мэндтэй холбоотой асуудал бол яг нэг үржил бол заагдаагүй. Мал амтны эрүүл мэндийн тухай хууль гэдэг бол маш сайн хууль болсон. Ер нь бол
Ер нь экспорт руу чиглэсэн маягийн ийм хууль болсон шүү. Тэгэхээр бид нар энэ хуулийг бас хэрэгжүүлэх ёстой. Хоёрдугаар энэ лозунгийн шин чанартай гээд яг бас нэг тодорхой хэмжээний ийм зүйл байгаа. Энийг бол хүлээн зөвшөөрөх. Бид өөрсдөө нөгөө мал аж ахуйгаа мэддэг, хөдөө аж ахуйгаа мэддэг гэж ингээд бодоод байдаг. Одоо мал малхаа социализмээр коммунизмээр заалахгүй гэдээ бид нар ч одоо аль дивангаар л ярьдаг ийм үгтэй шүү дээ. Өөрсдөө болохоор мэдээд байдаг. Гэтэл яг өнөөдөр цаасан дээр буулгаад технологи, ноу-хау, технологи тэр үйлдвэрлэлийн сүлжээ бүх юм ингээд яг буулгаад тэрийг хэн хэрэгжүүлээд араас нь хөөгд бид нар гадаад гарахаараа нэг сайхан хөдөө аж ахуй хараад нэг сайхан гоё кадастр хараад ингээд ийм л болгомоор байна. Гэхдээ манайх чинь нөгөө чинь мал аж ахуй дээр бол бэлчээр мал аж ахуйгаа хослуулаач юм уу ингээд явах хэрэгтэй гэж хараад идэг. Тэрийг яг нэг бүрчлэн ингээд араас нь хөөгөөд явах юм байхгүй болчиход байгаа болохоор энэ хуулийг ямар ч байсан хэдүүлээ ингээд батлаад гаргачих. Энэ дотор бас нэлийн зүйлүүдийг оруулсан. Дээрээс нь сая эндээс Батулга сайд гişүн хэлж гэн хөдөө аж ахуйн бодлого гарцсан. Гэхдээ яг энэ хөдөө аж ахуйн бодлогыг чинь хэн хэрэгжүүлэх гээд байгаа юм бэ? Ийм юм дутагдаад байгаа байхгүй юу? Би түрүү хэлсэн шүү дээ. Тэндээс Идэрбат сайд айгүй сайхан бодлого яриад байдаг. Тэрийг сонсож байгаа юм нэг ч байхгүй. Тэр доор хөдөө аж ахуй асуудлаа хариуцсан одоо тасгийн 3 хүн байж байгаа суман дээр. Нөгөөдөл чинь тэгэл хог цэвэрлээл нохоо халаад гүйж байгаа шүү дээ. Ямар ч бодлогын хэрэгжүүлэх юм байхгүй. Тэндээс дээрээс гарч байгаа бодлого байхгүй. Тийм болохоор би энэ хуулийн дээр нэг зүйлийг оруулж ирэх гээд бас ажлын хэсгийг маань зөвшөөрөхгүй. Босоо удирдлагатай болмоор байгаа байхгүй юу? Тэгжээж тэр дээрээс гарсан бодлого, тэр диван гарын гарсан хөдөө аж ахуйн бодлогыг чинь алхам тутамд нь чихийг мошигжээж хэрэгждэг ийм системд л орохмоор байгаа. Тийм болохоор ямар ч байсан энэ дээр лозунгийн хэлбэртэй гих маягтай араас нь хөөх юм хэд юмнууд орсон. Тэгээд энэ төсөл хөтөлбөрүүд дээр нэг зүйлийг ярихад шинэ хоршоо гэдэг хөтөлбөрийг нэлээд шүүмжилтэй байгаа шүү. Гэтэл шинэ хоршоо хөтөлбөр бол буцаад иргэн төлөгдөх нь бол хамгийн сайн төлөгдөж байгаа. 98% гэсэн баг шүү. Дээрээс нь энэний үр нөлөө бол бас малчтай тодорхой хэмжээгээр очсон. Ямар ч байсан бүгж машин болгоод аваачаад За Монтаг шүнэмж хариулъя. За хөдөө аж ахуйн ер нь яг дахиад нэг хууль гэж бас гишүүний зүгээс харж байгаа шиг байна. Өнөөдөр манай хөдөө аж ахуйн салбар хуулиуд буюу бараг 27-28 хууль хэрэгжиж байгаа. Тусдаа. За ингээд энэ хуулиуд маань өөрийнхөө салбар бүрдээ бол хөгжөөд явж байгаа. Гагцхүү яг ингээд хөдөө аж ахуй гэдэг ийм том малгай одоо яг энэ салбар төвшөнд нь өөрөө уялдаа холбоотой хэрэгжиж чадж гинүү гэхээр учир дутагдaltaй байгаамаа. Тийм учраас энийг бид нар хөдөө аж ахуйг илүү одоо яг хөдөө аж ахуйг эдийн засгийн одоо хөдөлгөх хүч болгож хөгжүүлэхийн тулд бид нар яах ч арга байхгүй ийм суур зарчмын одоо энэ хуулийг оруулахаас өөр арга байхгүй болчиход байгаа. Тэгэхгүй бол одоо дор зургаараа өөр ингэсэн стандарт техникийн зохицуулалт одоо тодорхой ийм арга барилаараа одоо явж ирсэн учраас өнөөдөр сүүлийн 30 жил таны хэлдгээр нөгөө нэг олгоод байгаа урамшуулал татаас өөр үр дүнгүй байна гэдэг асуудал хөндөгдөж байгаамаа. Тэгээд энэ улс орнуудыг харах юм